За ингээд ээлжид нэгэн нохоо шувуутай гоё түүх маань ороход бэлэн болж байна. За нохоо шувууны баваа шаваа биш өнөөдөр язгуурын Монгол нохоо гэж ямар нохоо байсан байгаа юм цаашдаа байх юм бэ гэдэг дээр хэдүүлээ төвлөрч өнөөдөр ярина. За олон коммент уншихад бол Монгол тайг нохооны тухай та нэг яриад өгөөч гэдэг тийм хүсэлтүүд бол их байгаа. За интернет онлайн орчинд бол бараг олигтой мэдээлэл байхгүй шахуу байдаг. За Монгол нохоо буюу одоо язгуурын Монгол гэж үндэстэн байсан цагаас Монгол гэрийн гадаа монголчуудтай жаргал зовлонгоо хуваалцаж амьдарч исэн ганц л нохоо байдаг. За үүнийг бол тайг нохоо гэж байгаа. За тайг гэдэг нохоог өнөөдөр хэдүүлээ нүдэнд харагдаж гарт баригдаж сэтгэлд үлдтэл хэдүүлээ сайхан ярихыг хичээе. За тэгээд олон юм уршилгүй ерөнхийдөө товчхон базаад явчээ. Тэгээд санаа оноо нийлэхгүй хүмүүс байдаг. Эсвэл Монгол тайг нохоо нэвтрхий мэддэг болчихсон тийм нохоо мэддэг хүмүүс байвал доор коммент хэсэгт оруулаад өгөө. Эсвэл дуу хоолоогоороо сайхан бичээд надад явуул. Би гоё түүхөөс өвдөө ямар нэгэн үн хөлс авахгүйгээр шууд постлоод ингээд олонд хүргэж байгаа бас болдог байгаа шүү За ер нь юу яана? Монгол гэж үндэстэн ямар үндэстэн байдгийг бэ? Яадаг ийдгийм бэ гэдгийг углуургаар нь ярихгүй болвол тэрний энэний гэдэг нэг шал дэмий юм ярих хэрэггүй юм байна. За Монголын их тал нутаг одоо таны нүдэнд харагдаж ирлээ. Эрсдэл суур амьсгалтай, зуны 3 сар, намрын хүйтэн, за бараг шууд өвөл залгана. За хаврын тарчиг уйлрал 5 сар, 8 сар, 9 сарын 1 хүртэл нэг жоохон ногоо цохно. Ерөнхийдөө Сибирийн хүйтэн жавар, алхын хавтгай буюу одоо их Монгол улсын газар нутаг дээр эрсдэс байдаг учраас эрсдэс амьдралд бүх юм зөгцсөн байдаг. Хүнэнч тэр, мал аж ахуйнч тэр, нохоо шувуу гахаан хүртэл ерөнхийдөө яг л энэ бүс нутагт таарсан байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр Монгол тайг нохоо бол уг үндсээ генетикээсээ хөөгд үзэх юм бол Алтай их өндөр уулсаас салбарлсан Монгол Алтай нуруунд анх үүссэн гэдэг тийм одоо тойм судалгаа байгаа. За Алтай энэ нутгаас одоо доошо уруудаад Монголын хээр тал нутаг энэ цэл одоо юм эрсдэс нутагт ямар нохоо илүү физик болон ментал амьдрах чадвараараа өндөр үйт юм бэхээр тайг шиг хэлбэртэй иймэрхүү нарийнхан дундаж хөнгөн хурдтай үнэрч амч нохоонууд бол Монголын их нутагт эдээшч үлдсэн. Бусад төрлийн нохоонууд бол үлдэх ямар ч боломжгүй. Тэр тусмаа одоо дэлхийн нохоо судалт одоо нэлээд том жинтэй байр эзэлдэг шар нохоо буюу хятадын одоо тэр нохоо хүртэл Монголын одоо энэ тал хээр нутагт одоо үлдэх уул мөрөө үлдэх ямар ч боломж байхгүй байгаа. Олон мянган жилийн турш одоо Монгол Алтай нуруу одоо ингээд янз янзын хадны сүв бичээс зурган дээрээс харахгүй л Монгол тайг нохоо ингээд зигзээгээд байждаг. Энэ нохоог л зурсан байдаг. Энэ нохоо яагаад монголчуудад ингэж таалагдсан бэ гэхээр монголчуудын тэр эрсдэс уур амьсгалд монголчуудтай энэ зэрэгцэж хамтарч хоолтой үедээ хоолгүй үедээ янз янз ингэж амьдралыг туучиж өнөөдөр түүхэн нэрээ үлдээсэн энэ тайг нохооны тухай одоо хамгийн сүүлд янз янзын мэдээллүүд бол гарсан. Гэхдээ тэр дундаас бас нарийн ширийн мэдээллүүдийг би сорчлоод ингээд хараад байна. За Монгол Алтай нуруунаас үүссэн тайг гэдэг нохоо дотроо 4 хуваагдаж цаашаа хөгжсөн байгаа. За тайгийн одоо дараагийн үе шатн нь бол Салуки гэж нохоо байдаг. За тэгээ Афганы тайг гэж нохоо байгаа. Казак болон Кыргызстаны, Өзбекстаны нутаг дэвсгэртэйгээр нэлийн өргөн тарсан одоо тайган гэдэг нохоо байдаг. За мөн Оросд бас одоо алдарсан Борзай гэдэг одоо ийм урт хушуутай зэгзгэр юм нохоонууд байгаа. Ерөнхийдөө энэ нохоонууд бол ерөөсөө нэг л өвгдөөцтэй тэрийг нь Монгол тайг гэж нэрлэдэг. Монгол тайг гэдэг нохоо ерөөсөө монголчууд үүссэн цаг үеэс Монгол ахуй нүүдэлчин соёлтой ерөөсөө яв цав таарсан ийм нохоо учраас өнөөдөр хүртэл одоо Монголын язгуурын угийн үндэс болсон нохоо гэж одоо та бүхэн ойлгож мэддэг хайрладаг тэжээдэг байх хэрэгтэй. Нохоо тэжээн гэдэг гадаанаа уячаа тийм үйлдвэр ийм үйлдвэр ингэдэг тэгдэг гизүү хий амаараа бурдаг мэдэмхийрдэг биш. Ерөнхийдөө энэ нохоо энэ цаг уур, энэ амьдралд яаж дасан зогцож, яаж үр өдмөө үлдээж, яаж одоо эзэндээ ээлтэй байсан бэ гэдгээр нь л нохоог шинжинэ. Ерөөсөө Монгол тайг нохоог одоо ингээд судлаад үздэг. За яг хамгийн ихний зүгээр энгийн жишээ хэлэхэд Хувлайн хааны болон одоо янз янзын хаадын ан гөрөө хийж байгаа зурган дээр Монгол тайг нохоо
Тэгэхээр монголчууд мэдээж хамгийн шилдэг айрам, хамгийн шилдэг амьдралын хэв маягийг үүсгэх учраас дагаж явж байгаа нохоонууд хамгийн шилдэг нохоонууд байх нь өөрөө ойлгомжтой. Эзэн өөрөө асар хурдтай байхад нохоо нь эзнээсээ удаан ойлгох бүдүүн гэр сагсан байх юм бол энэ бол нохоо биш болчих. Гэтэл Монгол тайван бол эзнийхээ урд салхилж гүгээд ан аав дайсан юу гэдгийг бүх зүйлийг өөрийнхөө үнээр хараагаар мэдэрч эзэндээ ээлтэй эзэндээ мэдэгддэг ийм айхтар нохоо байсан. Эртний ан аав зураг хөрөг янз янзын судлаад харж байхад Монгол тайван нохоог монголчууд бүргэд болон шонхор шувуутай ингээд энэ гурвыг ингэж хооронд нь ингэж холбож төгс ан агнуурын бүтцийг бий болгож амжилттай гөрөөлдөг байсан байгаа. За ерөнхийдөө монголчуудын дунд тайг нохоог тайг гэхээс илүү гөрөөчин нохоо гэдэг нэрээр нь алдарсан. За ан гөрөө хийхэд энэ өөрөө тайган нохооны бие физиологи болон уушигны багтаамж биеийн хэлэмж өөрөө яг таарсан байдаг. Одоо бидний ганц нэг зураг оруулсан байгаа ихэвчлэн зохиогч хэрэгтэй зургийн тэр хэл ам татаад идэх учраас зургийг бол нэлээд болгоомжтой оруулж байгааг та бүхэн ойлгоо. Ингээд энэ тайг нохоог ерөнхийдөө ингээд зүгээр нүдэнд хараад тайлбарлаад өгөх юм бол энгийн нохооноос бага зэрэг өндөр дундаж хэмжээтэй за ойролцоогоор нэг 25-аас 35 кг-ын жинтэй. За яг 90 нохоонууд нь бага зэрэг илүү аж болно. За өөрийнх нь өндөр нөх юм бол 60-аас 72 см-ийн өндөртэй. За нийт амьдралын нас нь бол ойролцоогоор нэг 10-аас 15 жил эзэндээ хүчин зүтгэж чадах хэмжээний туйлын тэсвэр хатуужаалтай тэр тусмаа хүүтэнд маш тэсвэр хатуужаалтай нохоо байдаг. Хүн харахад бол тачир үстэй за энэ онд орохгүй да энэ энд явахгүй да гэд хүмүүс ярьдаг. Гэтэл энэ нохооны тэр бие физиологи дотор нуугдж байгаа монгол ахуйд дасан зохицсон тэр шин чанаруудыг мэдэхгүй сохор хүн тэгж ярьж байна гэсэн. Гэтэл энэ тайг гэдэг нохоо бол хирургийн үстэй нохооноос илүү Монголын хасах 30-40 хэмд өөрийнхөө үр зулцгийг үржүүлээд өсгөө тоол ундаа ялаа эзэндээ үнэж байгаад өнөөдрийг хэдэн мянган жилийн турш хүрээд ирсэн. За Хувлай хааны түүхэн баримт зурган дээр Хувлай хаан хятад нутагт ан гөрөө хийж явж байхдаа өөрийнхөө торгон сүргээс гадна бас тайг нохооны бүхэл бүтэн сүргийг дагуулж ан гөрөөнд явж ирсэн. Тэгэхээр энэ тайг гэдэг нохоо бол монголчуудын аж амжиргааны бүр хамгийн том туслагч байсан байгаа. Тухайн үеийн 13 дугаар зуун 12 дугаар зууны үед хүнөөгүй ч гэсэн байсан. Яг энэ нохоо тухайн айлынхаа амжиргааны 50%-ийг бүрдүүлдэг олж ирдэг тийм амьтан байсан гэж. Өнөөдөр бид нэр нохоо гэхээр гэрийн гадаа хөв гэд хуцаад байж идэг нэг тийм нохоо гэж ойлгоод үгүй. Дээр үл ерөөсөө нохоо гэдэг амьтан хоолтой хоолгүй янз янзын хэцүү үед эзнээ ан гөрөө хийж тижээдэг орой үж цагаар чон нохоо элтүү айднаас хамгаалдаг манааны өргөсгдөг дайн тулаан хийхээр эзэнтэйгээ хурд хамгийн түрүүнд довтолгоон үйлддэг ийм айхтар хэмжээний потенциалтай сайхан нохоо байсан. За тэгээд тайг гэдэг нохоог ерөнхийдөө дүрслэхэд дөрвөн зүйл байдаг. Ерөөсөө тайг гэдэг нохоог харахад л дөрвөн зүйл нүдэнд харагддаг гэсэн. Миний нүдэнд үнэрлэх чадвар, харааны чадвар, тэгээд төгс хурд, тэгээд тал нутаг. Ерөөсөө энэ дөрвөн зүйл байхад л тайг нохоо. Энд л байхад тайг нохоо хамгийн жаргалтай. Тэгэхээр ийм жижигхэн хашаа хороо барьчаа тайг нохоо үржүүлэн тижээ нэмтэр гэсэн тийм байх юм бол энэ бол уучлаарай. Энэ бол яг тийм язгуурын тайг нохооны инстинкт бол гарахгүй. Тайг нохоо бол яадаг гэхээр тал нутагт маш хүйтэн нөхцөл. Нэг Монгол гэртэй, эсэхэн жоохон малтай хэдэн хүүхдтэй айл байлаа гэхэд тайг нохоо эзнээ дагаж өдөр шөнөгүй мал адуусаа маллахаас гадна өөрөө тэр айлаас хоол гордох биш. Өөрөө тэр мал дагаж хамгаалж явж байхын хажуугаар гулган зурам бүх жижиг сажиг амьтдыг бүгдийг хурд хүч үнэрлэх мэдрэмжээрээ барьж авч идэж өөрийгөө хоолоод илүү гарсан том олзыг эзэндээ хүлээлгэж өгөөд эзэн тухайн ан гөрөөгөөрөө бас өөрсдийнхөө хоол ундыг залгуулдаг иймэрхүү ёс заншил бол монголчуудад байсан. Тайг гэдэг нохооны чадвар бол тэр чигээр ан гөрөө. Мэдээж ийм ашигт үеийн коэффициент өндөр нохоо монголчуудад таалагдана. Монголчууд ийм нохоог шүтнэ. Монголчууд ийм нохоог дахиж тайг гэж нэрлэж хаач явсан энэ нохоогоо авч явна. Яагаад хаач явсан авч явд юм бэ гэхээр өнөөдөр та бүхэн 13 дугаар зуун, 12 дугаар зуун янз янзын тиймгээд түүх яриад бас ингээд цээжэд дэлдээд байгаад байдаг. Гэтэл Монгол нохооны тархалт гэдэг амьтан чинь Монгол хүн хаан байсан тэнд Монгол тайг нохооч үлдчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр Монголоос
Одоо баруун тийшээгээ Европ чиглэлд явсан монголчуудын эзэн сууж исэн улсуудад өнөөдөр тайг гэдэг нохооны бүх төрөл сорт буюу үр өдг нь өнөөдөр хүрт байгаа. Монгол морь хүртэл байгаа. За морийг бол бид тусад нь оруулаад явна. Ямар ч тайг гэдэг бол. За энэ тайг гэдэг нохоо Монголын их тал нутгаас Монголын бааtruудтай хамт морин дэлдээ те мориныхын хажууд одоо хоцрохгүй дагаж явсаар байгаад Афганистан одоо өөрөө байдیں۔ Те дэлхийн өндөр олон одоо хол очсон одоо ийм түүхтэй байдаг. Тэгэхээр Афганы тайг нохоо, Киргиз, Казах, Узбекистаны тайг нохоо, Оросын борзой нохоо, Салуки гэдэг нохоонууд ерөөсөө монголчуудын түүх, монголчуудын сүүдэр юм байна. Борзой гэдэг нохоо бол яг хав сүүлд одоо энэ сорт судлагдаж гарч ирсэн. Гэтэл монголчууд Орос гэдэг улсыг нэгтгэж одоо тэ дайн байлдаанаар одоо эзлэн түрэмгээж 350 жил талхин зовохдоо тайг гэдэг нохоогоо Оросд одоо хэмжээгээр үлдээсэн. Өнөөдөр 16 17 дугаар зууны үеийн одоо Оросын хаад ноёдууд Монгол ноёдуудын одоо ан гөрөө зугаацал ерөнхийдөө нохоотой ан гөрөөг дээдсийн одоо ан гөрөө гэж ярьдаг. Тэгээ ийм юмыг дуурайдаг одоо дэлхийн олон орнууд тэрцмээ Оросын ноёд баядууд одоо монголчуудыг дуурайж одоо энэ тайган буюу одоо энэ борзай гэдэг нохоог өсгөж үржүүлж хэдэн 100 хэдэн 10-аар нь ингэж анд хэрглэж ирсэн байдаг. Тэгэхээр борзой гэдэг нохоо бол өнөөдөр нохоо дэлхийн нохоос судлалд бол албан ёсоор одоо тэ тоогоо генетикээ судлуулад өөр ингэсэн одоо тэ батламж энтер бол авцсан байгаа. За миний ойлгож байгаа бол тайг гэдэг нохоо бол одоохондоо яг энэ сертификат энтер бол аваагүй гоох ямарсан алтай нохоо гэдэг утгаар авч. Тэгэхээр монголчууд бид нар энэ тайг нохоог тултал хөгжүүлээд түүхэн талаас нь бүх баримтууд нь биднэрт байна, бүх уул мөрн байна, бүх юм нь байхад одоо бидний тайг гэдэг нохоог хөгжүүлээд явах. Монголын тайг нохооны холбоо гэж бол байгаа байх. Тэр мэрийг бол нарийн ширээ би мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан углуургын Монгол язгуурын нохоо бол тайг гэдгийг одоо бүгд ойлгох хэмжээний одоо эдлэгтэй эдрэмжтэй болох хэрэгтэй гэдгийг би хэлээд байгаа. За тайг гэдэг нохооны ашиг тусыг ярина. Ашиг тусгүй нохоог тижээхгүй. Зүгээр нохооны тог гүйцэх гэж байгаа юм шиг нохоогоор баярхаж худлаа бид үсрэх гэж байгаа юм шиг нохоо тижээхгүй. Тэр нохоог тижээсэн бол үр ашиг нь хүртдэг. Монголчуудын тийм одоо нүүдлийн соёл байсан. Жишээлбэл тайг нохоогоор таруу бариулж байна, туулай бариулж байна, үнэг бариулж исэн. Тэр тусмаа одоо Сибирийн болон Төв Азийн нөгөө алдартай дорго байна. Дорготой хөтөлцөд дуулж исэн тийм тохиолдол байгаа. Тэгэхээр зэрлэг муур одоо Монголд бас их байдаг. Шилүүс, ирвэс одоо янз янзын амьтдыг бас энэ тайг нохоогоор өртөөлчлөн одоо хөөж барьж идэг ийм тогтоо юунууд түүхүүд байгаа. За мэдээж тал нутаг дайгуур янгэр, бор гөрөөс гэх мэт янз янзын амьтад бол байсан. Энэ бүх зүйлийг маш хурдан хөлтөө, нарийнхан хөлтөө юм тайг нохоогоор л гүйцэж байна. Өөр арга байхгүй. Монголчууд хурдан морьтой, хурдан нохоотой, хурдан номтой. Энийг л яг Монгол соёл гэж. Яг л энэ зүйлээс л таны нүдэнд яг Монгол соёл харагдана. Яг энэ зүйлийг л төгс энэ дөрвөн зүйл одоо нийлжил одоо Монголын соёл ирмэжлийг дэлхийд даяар өнөөдрийн хүртэл одоо цөөрөйтүүлж байгаа. Тэгээ мэдээж одоо дайн тулааны үед одоо тайг нохоог бас дайны цаг үеэр бол зэрлэгшүүлж одоо тий хагас галзууруулж одоо хэрглэж исэн тохиолдлууд байдаг. Энэ нохоонуудыг бол тусгай цэгийн хуаранд одоо тий гоё дуулахтай бэлтгэж одоо тухайн хашаа маашаанд одоо хоолтой хоолгууд хижээж дайсныхаа эсрэг тавьдаг тийм байсан түүхүүд бол байгаа. Энгийн Монгол айлын тайг нохоо яадаг гэсэн тэгэхээр эзнээсээ хоол иддэггүй. Хүний гар, хүний угаадас годож амьдардаг нохоо биш. Тайг гэдэг нохооны өөрийн одоо ментал өөрийнх нь инстинкт зэн совин бол мөчгөрөөрөө чадлаараа гэхдээ эзэндээ үнж хүүхдүүдэд хайртай маш тийм ээлдэг одоо френдли гэдэг одоо нохооны тоонд орж явдаг ан гөрөөн дээр орох юм бол маш аюултай тийм одоо дайчин нохоо болдог. Одоо жишээлбэл бүргэд дагуулсан тайг дагуулсан анчин бол хамгийн төгс анчин. Тэр ерөөсөө бүргэдээ явууллаа тухайн амьтныхаа бор гөрөөсийн байрлалыг тогтоолоо бүргэд очиод тухайн амьтныг одоо тий ямар нэгэн байдлаар хурдтай явж байхад нь сатааруулах үйл ажиллагаа хийхэд тайг нохоо араас нь гүйцэд ирчдэг. Тайг нохоо гүйж ирлээ, давхиж ирлээ тухайн ан амьтны хаанаас нь мэдхүү хавцгуу тэрийг бүгдийг сайн мэддэг. Тэгээд нөгөө нохооныхоо ч юм уу нөгөө амьтныхаа шууд хүзүүндэн зөөгдөд хурц одоо нарийнхан хоншоор ороо тухайн амьтны амийг бол тасалдаг. Амийн тасчаа шууд өгч байгаа юм шиг идэт байхгүй эзнээ хүлээн. Эзэн мэдээж хурдан морьтой давхид хүрээд ирнэ. Эзний ирэхэд эзнийхэн хажууд цонцоогоо сууж.
Эзэн ирлээ тухайн одоо ан амьтнаас ямар нэгэн зүйлийг нь огтолж тэрийг нь нохоондоо хишиг хүртэж баярлав. Яг энэ үйл явдал тайг нохоо маш их баярлдаг. Өөрөөр хэлбэл эзнийхэн гараас тэр хоолыг эзэндээ өөр урамшдаг. Тэгээс өдөр болгон эзэн одоо нугаац өгөөд байх юм бол нохоонд бол энгийн зүйл. Гэтэл тайг нохоо өөрөө эзнээсээ гэрээсээ эзэж хоол иддэг, зөвхөн гадуур хоол иддэг. Оройд өөрийнхөө хот хороог өөрөө манж одоо хондог. Тэрнийхээ шагналд эзнийхэн араас хүндлэгддэг. Бусад тайг нохоонууд эзнээсээ баг хоол идэж чадахгүй. Зөвхөн хамгийн шилдэг тайг нохоо эзнийхэн хайр, инрэл гараас хоол иддэг тийм түүхээс. Тэгэхээр одоо тайг гэдэг нохоо яадаг вэ гэхээр 10 сар, за нэг 10 сарын дундуур ороо нордог. Ийм үсэрхийг, ийм тачирхыг, ийм үсэртэй нохоо 10 сард буюу Монголын их хүйтэн нутагт одоо ороо нороод хүүтрэх тусам одоо ороо нь улам сайхан ороод 12 сар буюу одоо эхэлсэн үед эсвэл 1 сард одоо маш идэр исэн хүүтнээ тийм тачирхан нохоо өөрийнхөө одоо гөлгөнүүдийг гаргаж одоо гүлгэлдэг. За ингээд гүлгэлөхөөрөө мэдээж одоо тачирхан өстэй учраас өөрийнхөө одоо гөлгөнүүдийг газар ухаах эсвэл одоо бууц ч гэдэг юм уу тэрэгэн доор үүр бэлдэж өөрөө яг байгалийн зэн сонгороо өөрийнхөө бүх юм чадлаараа гөлгөнүүдэд тийжээ. За мэдээж гөлгөнүүд нь 5-аас 10 одоо тооны төрлийн гарна. Хэрвээ идэж тийжээл хүнс муутай онжилүүд байх юм бол өөрөө тэрийг мэдж байгаа учраас баг одоо тооны өндгөн нис ялгаж тэндээс нь одоо үр тогтож тийм цөөн тооны уулзалцаг гардаг. За ингэж гөлгөлөөд одоо өөрийнхөө гүлгийг өөрөө арчилна. За мэдээж одоо эцэг тайг нохоо нөхөн бол маш сайн арчилж ингэж хоёулаа хоолож ундаавна. За тэгээ хоол унд тижэл муудаад ирэх юм бол мэдээж эзэн өөрийнхөө тэ идэж ууж байгаа өвлийн тижээлээсээ бас нохоонуудаа урамшуулт хийжээж одоо хавар болтол нохоогоо хайлна. Хавар боллоо гэхэд нохоо бол өөрөө л хоол болно. Яг хоолны цагаар өөрөө өглөө гараад хоолно. За тэгээд буцаж ирээд гэр хороогоо маань буцаж ирэхдээ хүртэл одоо хоол унд 100-аад ирдэг эзэндээ ээлтэй хүнд хэрэгтэй нохоо байсан байна. Тэгээд тайг гэдэг нохоо ч хавраас эхлээд гөлгөнүүд нь сайхан хөлд ороод ирнэ. Байгалийн шалгал гэдэг юм аавс ярина. 6 гөлөг гарлаа гэхэд 3 нь магадгүй зоныг үзэн. 3 нь үзэхгүй. За ингээд 3 гөлөг хөлн ингээд чангараад ирэнгүүт тайг нохооны нэг онцлог тайг гөлөг бол бусад гөлгнүүдээс илүү өсвөлэн урт одоо өндөр болдог. Энэ юу гэсэн үг гэхээр маш хурдан одоо өндөр болоод хөл дээрээ тэнцээд дараагийн одоо хоол ундаа олох ажилд орохгүй бол байгалийн шалгалаар энэ гөлөг одоо цаашдаа амьдрах боломжгүй учраас байгалийн захиалга нь өөрөө тийм. Ингээд хавар болоод эхлэнгүүт эхийгээ дагаж одоо тэ шувууг суудуун одоо энэ тэргээр ангөрөө хийж бүх төрлийн амьтад руу довтлно. Чон ойл чонлуу дайрна. Ирвэс ойл ирвэс рүү дайрна. Бүх төрлийн амьтадтай одоо ингэж холбиж одоо тэ холбирч одоо толгилцож одоо өөрийнхөө хоолыг бол одоо олдог. Бүр нэг түүх байдаг. Бүр ядуу айлын нэг түүх байдаг гэж байна. Тэр айлын дээр нэгхэн морьтой, нэгхэн тайг нохоотой. Гэтэл өдөрт 10-аас 15 тарваг зөвхөн тайг нохоо нь алж авчирч одоо гэрээ тэжиж ирсэн. Тэгэхээр ямар одоо үр ашигтай нохоо вэ гэдгийг одоо та бүхэн тайг гэдэг нохоос харж байна. Тайг гэдэг нохооны одоо зүгээр ингээ биеийн физиологийг харахад маш том цээжтэй. Тэр цээжин дотор ходоод болон маш том хэмжээний уушиг. Энэ уушиг нь юу гэсэн үг гэхээр одоо цагт одоо 60 км одоо хурдлах тэр их хурдыг, огцом хурдыг өгөж дээрэс нь энэ хурдаа удаанаар Монголын тал нутаг даяар одоо нөгөө амьтнаа бахартал хөөдөг тэр тактиктэй холбоотой. Ерөөсөө бие физиологи нь өөрөө Монгол зориулагдсан. Тайг гэдэг нохооны уушигны багтаамжууд үнэхэрийн одоо гайхамшигтай. Тэгээд тайг нохоог одоо эртний монголчууд бие физиологоор ингэж хараад ерөнхийдөө сайн судалдаг. Дээрэс нь сайн анчин гөрөөчин тайг нохоог дагаж одоо өөрийнхөө нохоонуудыг тавьж одоо тий сургаж аваад одоо эзэнд нь бэлгэсэлт өгөөд буцаад аваа явдаг гэсэн. Тэгэхээр нохоог сургаж гинэ гэдэг чинь нохоог байгаль өөрөө сургадаг. Тэгэхээр байгалаас сурсан тэр практик ажиллагаатай нохоон дээр энэ тэндээс ирсэн одоо тайгын гөлгөнүүд маш хурдан боловсрч сураад буцаад гэр орондоо очихдоо яг л тэр одоо хөгшин тайг нохооны туршлага алдан оноон тэр хүндэслэж айл гэрээ тэжээгээд авдаг тийм үнэг одоо Монгол ёс заншлсан. Тэгэхээр монголчууд энэ тайг нохоо тэжээн тайг нохооны гөлгийг энэ тэнд авчид төөрүүлээд ч юм уу хар хөлдүүд одоо тэ картон хайрцаг марцганд ямар шаардлага байхгүй. Үнэхээр л чи сайн нохоо тэжээдгүүл чиний нохооны охин байна ирвэ нүх бүгд л гүйж ирээд авдаг. Тийм л ёс заншилтай байсан баг.
За ингээд тайга нохоо маань ерөнхийдөө гэр бүлсэг одоо ийм хөөрхөн одоо ааш донтой нохоо байдаг. За тайга нохооны сүүлийг одоо та бүхэн ингээд анзаарах хэрэгтэй. Сүүл нь ингээд харахаар нэг хөөрхөн одоо сэлэм шиг юм унжаад явж байдаг. За ингээд хурдтай давхдаг нохоо учраас сүүл бол дээрний дээшээ мэшээ айхтар цагиргалаад байхгүй хоошоогоо юм салхи зүссэн маягтай, салхи унгаасан маягтай. Тэгээд үзүүрээр юм цацагтай байж байгаа. Айгуу сонио. Энэ одоо юу гэсэн үг вэ? Одоо өөрийнхөө зүг чигийг өөрчлөх, хурдыг нэмэх, салхины наануу цаануу бүх зүйлийг энэ одоо зорилгоцсон тийм байгалийн өөрийнхөө зүйл байна. За ингээд хаврын үйлрэлд өөрийнхөө гүлгнүүдийг анги ороо ирээд эзнийхэн гарыг харж хоол идэхгүйгээр зуныг авна. За ингээд 100 өнгөрөнгүүд одоо мэдээж давж исэн гүлгнүүд нь 10-11 сард болоход анхны ороо болгож байгаа. Жилд нэг удаа одоо гүлгэлдэг төрц маань хүүтний эдрисийн хүүтэнд бас ингэж үржил селекц ажилд ордог. За мэдээж мал адуусаа дагуулж явж байхдаа нохоогоо бас дагуулж явдаг. Хүний үнэн чанд нөхөр учраас мэдээж нохоонууд бол авч явна. За одоо ангуудаа чон номыг бол одоо ерөөхдөө энэ тайг гэдэг нохоо бол үнэхээр гаргахгүй байдаг. Хаан чон байна, тэрийг маш хурдан одоо холоос харна, үнэрлэн, тэгээд довтлно. Тэгээд зогсолтгүй одоо тухайн чоныг eerнэ. За тэгээд урт хушуутай учраас одоо нохооны ч юм уу чоны чин одоо юм сэрхэг биеинд одоо саагүйгээр нэвтэрч ороод одоо улаан хоолой хүзүү хамаг юмыг тас хазах хэмжээний чадвартай ийм шөвгөр одоо төрлийн амьтан байдаг. Тэгээд Англи болон бусад Европын орнуудын тэр нохоотой одоо ингээ нохоогоор ан хийж байгаа энэ бүх соёл моёл юм чинь бол монголчуудаас гаралтай. Монголын тайг гэдэг нохоо, Монголын ноёд язгуурууд одоо жилд 4 удаа ан авд гардаг байсан тийм ёстой. Одоо өнөөдөр энийг сонсчоод манай нөгөө нэг буруу номдод чинь юу ачих вэ? Бас нэг 4 удаа ан гардаг байсан гэдэг бас нэг боо шидэм аваад машин дээрээ нохоо шууд араад чон момны ард. Тийм ерөөсөө биш шүү. Ерөөсөө анчин хүн гэдэг сайн морь, сайн харавдаг, сайн нохоо тэгээд одоо юу гэдэг яг тийм л тийм зүйл байгаа. Тэгэхээр ерөөхдөө бүх юмны эрен таарсан тийм сайн анчин л одоо туршлагатай сайн анчин өөрийнх нь эд хиймрийг одоо сэргээдэг ийм зүйл байгаа шүү. Тэрнээс халуун машинтай өстэй хийдэл өмсчөөд хурдан буу гаргаж жагаад ядарсан нохоо чонд хөөж жагаад араас нь дайраад эсвэл хэвтүүлж байгаа толгоор нь буудахын ангөр өгөхгүй. Монголчууд тэгж ангөр хийдэг. Монгол хүний одоо ангөр хийдэг чадвар шал өөр. Нохотойгоо байхад л монгол хүн аль хэдийн анчин болчдөг. Тэгэхээр тайг гэдэг нохоог та бүхэн сайн судлаа. Тэрийг нэг анч одоо инстинкт зүйл суурингийн сэргээгээд хөгжүүлээд энийг ийм олон улсад хөгжүүлж чадах юм бол Монголд 500 сая жуулчин чинь зөвхөн тайг нохоог харах гэж л. Яг тэгэхээр түүхэн баримтууд Монголд байна, түүхэн генетик нь байна, тал нутг нь байна, бүх юм байна. Монгол тайг гэдэг шиг Монгол тайг гэдэг нохооны тухай байж. Тэгээд ингээд ерөнхийдөө Монгол тайг нохооны түүх маань монголчууд хаана байна? Тэнд л тайг нохооны түүх байсаар байгаа өнөөдрийн хүртэл. За ингээд ерөнхийдөө юу яаж байна? Тайг нохооны тухай түүхийг ингээд зөндөө яриад зөндөө бас сэдвүүд гарч ирэх юм байна. За өөр чинь үржил селекцийн ярьсан нөхөрлөл одоо хүний анд нөхөр хоолт хижээл хүнсийг нь ярьчихсан. За чи өөр газар нутаг одоо бүх нүсгээр нь бол ярьчихсан. За өөр яриаггүй юм гэвэл за ерөнхийдөө цаашдаа судлаа. Монгол тайг нохойг нэлээд сайн судлана. За зан характераа бол яриаггүй баг дуусгахсан байна. Зан характер. Ерөөсөө нохоо гэдэг амьтны зан характер бол хамгийн хэрэгтэй. Энэ нохоо бол маш дайчин, төсвөртэй, дээрээс нь одоо гэр бүл одоо хүүхдүүдэд аюулгүй эерэг нөлөөтэй ийм сайхан зөөлөн байж чаддаг. Ан овд бол гэр орноос гараа явахаар маш зэрлэг тийм айхтар одоо амьтан болж чаддаг. За тэгээ энэ амьтны сургалт дадлага аюу үр дүнтэй өгөөчтэй байдаг. Одоо бид нар чинь хамгийн сайн сурдаг нохоо гэх юм бол Немц овчарк гэнтэр гэж яриад байдаг. Гэтэл эртний язгуурын монголчууд бол тайг нохоог одоо юм сурах чадварыг нь үнэхээр байгуулжсэн. Тэгж олон дахин одоо давтуулаад байхгүй нэг юм маш хурдан сурдаг эзнийхэн гарыг дагуулад ярьсныхаа харц дуу хоолойны өнгөөр бүх зүйлийг ойлгочдог. Хэр оргийн юмыг одоо хүнээр нэг заалгаад байхгүй өөрийнхөө потенциалаа шийдээд явждаг байсан учраас монголчуудад маш таалагдсан. Ерөнхийдөө нэг айл гэрийн амьдралын хүнсний 50%-ийг одоо нэг тайг нохоо хангачдаг байсан. Тэгэхээр 2-3 тайг нохоотой айл тэгээд 7-8 хүүхэдтэй айл байлаа гэхэд бол өвлийн цагт ч хаврын цагт ямар ч цагт ерөөдөө хоолттой байж гэнэ гэсэн тийм гаргал гарч байгаа.
Тэгэхээр ийм нохоо судлал, нохоог одоо сайн судлаад энэ нохоог одоо дэлхийн нохоо судлалын холбоонд энтерд оруулаад Монгол брэнд болгох одоо бүх бололцоо өнөөдөр бидэнд байгаа. Бид нар ч хажуудаа юмнуудыг сайн мэдэхгүй тэгээд тэрийг мэдрэхгүй явсаар байгаа одоо өнөөдрийг хүрж байна. За ямар ч байсан саяхан нэг нохоо, тайг нохооны тухай янз янзын тийм одоо хурал цуглаан юм уу юу болоод байгаа баахан морь зортой хүмүүс ингээд явж байгаа харагдчихсан. Тэр нарийн шиг юм бол мэдэхгүй. Тэр юм мэдж байгаа хийж байгаа хүмүүс байх юм бол яг ингээд коммент хэсэгт бас оруулаад үзүүлээд ямар ч байсан генетик талаараа үүсэл гарал үүсэл талаараа тайг нохоо бол ягарахгүй язгууны Монгол нохоо мөн шүү гэдгийг өнөөдрийн энэ одоо контент дээр та бүхэнд ингээд хэлж байна. За тэгээд таалагдсан бол та бүхэн дардаг барьдаг бүх юм дараад өөр одоо ямар амьтны тухай мэдмээр сонсомоор тэр нэрийг та бүхэн коммент хийчээрэй. Би тэгээ бүх комментийг одоо алгасахгүй уншиж зөөх дараад лайк дараад ингээд явж байгаа учраас илүү комментийг үлдээн хоцрогс ойлголт бол байхгүй. За тэгээд манай оруулдаг түүхүүд та бүхэн таалагдсан бол дардаг байдаг дараад цаг кофений мөнгийг хаан банкны ансуус шилжүүлж бас болно шүү гэдгийг одоо та бүхэндээ хэлье. Тэгээд тун удахгүй дараагийн гоё түүхүүд маань араараас орж ирнэ.